За сайн байцгаана уу, Бабук байна. Өнөөдөр та бүхэндээ уулынхаа гутлын үдээсийг хэрхэн зөв үүдэх талаар тайлбар хүргэе гэж бодож байна. За үдээс гэхээр бид бүхэн өдөр тутмын амьдралдаа байнга хэрэглэдэг боловч энэ маань уулын нөхцөлд болохоор хүний эрүүл мэндтэй бүр цаашлаад амь настай ч юм холбоотой жижиг гэлтгүй ийм чухал зүйл байдаг. За тэгэхээр энэ өнөөдөр заах үдэх техник маань болохоор сурахад маш амархан 5 секундын юм ажил байгаа. Та бүхэн бүгдээрээ сураасаа гэж хүсэж байна. За ингээ эхэлцгээе. За тэгэхээр юуны өмнө гутлынхаа үдээсийг суллаж агаад гутлынхаа үдээсийг чангалахаас өмнө та бүхэн уулын гутлыг бол ерөнхийдөө нэг өөрийнхөө яг өмсдөх хэмжээнээс 0.5 1 арьзмаар том авдгийг бол бүгд мэдж байгаа. Тэгэхээр гутлаа үдээсээ чангалахаас өмнө хөлөө бол яг ингээ гутлынхаа өсгий рүү тулгах хэрэгтэй ингээд товшоод. За тэгээ ингээд тулгасныхаа дараа үдэхгүй бол тулгаагүй үедээ гутлаа үдчихээр хөл аргашаа гүгээд ингээд холхиндох гээд байдаг. За тэгэхээр ингээд гутлаа хойш нь тулглаа. Тэгээд уртлаасаа эхлээд чангална. Уртлынхаа ингээд чангалгаа хийхдээ яг энэ хоорондоо энэ огтлолдож байгаа хэсэг дээр нь хуруугаараа дараад буцаж гүйлгэж сулруулахгүй тулд гэсэн үг. Ингээд хуруугаараа дараад за ингээд чангалаад хэрэгтэй. Ер нь уулын уруу болон өгсөөр явхад үдээс үдэх нь бол өөр байдаг. Гэхдээ аль ч тохиолдолд тэгшин газар уруу өгсөөр явах аль ч тохиолдолд яг энэ хөлийн энэ уртлын тэгшин хэсэг яг энэ номны хэсгийн ийм 3 үдээсний чангалгааг бол ерөнхийдөө ийм өөрт өвдөлт өгөхгүй хэмжээний гэхдээ ийм чанга үдэх нь бол тохиромжтой байдаг. За тэгээд үдснийхаа дараа уулын гутлууд маань ихэвчлэн ийм дэгээтэй байгаа. Ийм дээгэн дээр хүмүүс ихэвчлэн ингээд доороос нь оруулаад эндээсээ ингээд үддэг. За тэгэхээр ингэж үдэх нь бол жишээ нь ингээд тавьчвал шууд ингээд суларч байгааг та бүхэн харж байгаах. Ингээд доороос нь ингэж оруулж үдэх нь бол зөв бол биш. Тэгэхээр эндээсээ гарч ирснийгээ дээрээс нь оруулаад доор гарч ирсэн энэ уяануудаа яг энэ дээрээс оруулж байгаа үдээсээр өөрөөр нь даруулна гэсэн үг. За тэгээд эндээсээ зангидлаа. За ихэвчлэн бүгдээрээ нэг ирвэхэ зангилаагаар зангидж байгаах. Эндээ нэг юм гогцоо үүсгээд ингээд ерөнхийдөө зангидж байгаа. Тэгэхээр энэ зангилаа маань бол амархан суларч тайлгдах гэдэг. Тэгэхээр өнөөдрийн заах зангилаа маань болохоор энтэй яг ижлэхэн сурахад маш хялбар тэгтээ тайлагддаггүй сулардгүй юм зангилаа байгаа. За яг түрүүнийхтэй ижлэхэн эврэхэ зангилаагаараа нэг зангидлаа. Нэг эргүүлсэний дараа энэ гарч ирж байгаагаар дахиад нэг эргүүлнэ гэсэн үг. Энэ гогцоо руугаа дахиж нэг эргүүллээ. За эндээсээ хоёр талаас нь татаад чангална. Тэгэхээр та бүхэн сайн ажиглах юм бол энэ дээр ийм хоёр ийм давхар бэхэлгээ ийм гогцоо үүснийг харж байгаах. За тэгээд эндээсээ би бол энэ хоёрыг богиносгож жагаад тэгээд энэ гарч ирсэн энэ гогцоогоо дахиж энэ дээр 3 дахь зангилааг үүсгдэг. Гэхдээ энийгээ болохоор тийм чанга бол зангидахгүй. За тэгээд гарч ирсэн энэ илүү гарсан энэ үдээсүүдээ ууланд болохоор хад асаг болон модонд гогцоогдож сулрах юм эрсдэлтэй байдаг учраас гутлынхаа юм төрөнд хийгээд цэвэрхэн. За тэгэхээр энэ зангилаа маань сулрахгүй, тайлагдахгүй энэ баг төгс зангилаа. Та бүхэн тушаад үзээрэй. Энэ уулын нөхцөлч гэлтгүй хот дотор өдөр тутмын үдээсэндээ ашиглахад бол маш тохиромжтой. За тэгэхээр яг энд үдцэн байгаа үдээс маань болохоор ерөнхийдөө уулын уруу юм уу яг тэгшин газар явхад бол яг энэ үдээс бол тохиромжтой. Тэгэхээр та бүхэн уулын өгсөөр явхад бол хөвчлэн хөл иймэрхүү байралтай явна. Ингээд дээшээ ингэж хөдөлгөөн ингэж хийгддэг гэсэн үг. Тэгэхээр энэ байрал дээр яг энэ хөлийн ийм шагааны энэ хэсэг чанга байхаар энэ дээр ингээ холголт үүсэх гэдэг. Тэгэхээр
уулын өгсүр хэрхэн зөв үдээсээ үүдэх вэ гэхээр за яг одоо эхний энэ хэсгүүд бол ижлэгэн эдрийг бол бүгднийг маш сайн чангалах хэрэгтэй. За тэгээд өгсүр газар дээр болохоор энэ хилэн дээр одоо нэг юм 2-3 орох хэмжээний иймэрхүү зай үлдээгээд баг зэрэг сулвтар үүддэг гэсэн үг. За тэгээд саяных шигэ нэг ороогоод дахиж нэг ороогоод эндээсээ чангаллаа. За эндээс ингээ 3 дахь чангалгаагаа хийлээ. Энийг ингээ сайхан бүгднгийн цэвэрхэн ил гарах хэсэггүй гогцоогдож татагдахгүй. Энэ хэсэг маань болохоор баг зэргийн сулвтар гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо яг тухайн гарч байгаа уулынхаа хэр одоо огцом өгсүр зэргээс шалтгаалаад заавал юм 2-3-оор бол хэмждэггүй. Тэрийг одоо яг өөрөө тохируулж явна гэсэн үг. Ямар ч гэсэн дээшээ хөл ингээд уулчин ингээд дээшээ ингээд огцом байгаа. Энэ дээр ингээд хөдөлж байгаа энэ хөлний яг шагааны энэ хөдөлгөөн дээр болохоор саад очруулахгүй байхаар сулвтар байх нь зөв гэсэн үг. За уулын уруу газар одоо хэрхэн үдээсээ үтхийг тайлбарлаж хэлье. За уулын уруу явхад бол хөлөө арталт нь бол өсгөл үгээ тулгаж агаад за тэгээд энэ дээрээ маш сайн энэ хэсгийг бол чангалж үтэх хэрэгтэй. За уулын уруу ингээд явж байхад ер нь үдээс сул байхад бол готлонд одоо нөгөө хөлийн хумс одоо тулсаар хагаад маш хөндөр ордог. Тэгээд удаан хугацаагаар тэгж явхаар хумсны завсараас одоо цус гарах бүр ингээд хумс унах одоо ийм тохиолдлууд бол байдгийг бол мэдж байгаа бах. Тэгэхээр готлынхаа энэ хэсгийг ингээд бариад өгөхөөр одоо хөл маань энэ байлаа гэж бодоход готлынхаа энэ хэсгээд үдээсээ бариад өгөхөөр хөл маань ингээд урагшааг үүж ингээд хумс одоо готлон дээр ингээд тулдаг. Тэгэхээр энэ хэсгийг бол одоо яг уруудж байгаа тохиолдолд бол маш сайн чангалж өгөх хэрэгтэй. Эсвэргээрээ өгсөж байгаа тохиолдолд хөл маань ийм хөдөлгөөн хийж идэг учраас яг энэ шагааны энэ хэсгийг бол сулвтар үдээд өгөхөд бол маш тохиромжтой байдаг. За ингээд айж ухнаар хийж үзүүлье. Энийг дээрэс нь авлаа. Нэг зангидлаа. Энэ дээр гогцоо үсгэн энэ талаар арай том гогцоо үсгэлээ. Ингээд нэг оруулдаг бол энийг дахиад нэг эргүүлнэ. За ингээд хоёр эргүүлээд татлаа. Тэгэхээр сайн ажиглах юм бол энэ дээр 1-2 юм гогцоо юм давхар зангилаа үүссэн байгаа. За энэ дээрээ гогцоонуудаа жоохон томруулж агаад энэ дээрээ дахиад би бол ингэж 3 дахь зангилааг бол ер нь байнга хийдэг. Нэг хийхгүй байсан ч болно. Гэхдээ хийчүүл энэ бол одоо бүр хизээч сулар тайлбардахгүй бол зангилаа болно гэсэн үг. За тэгээд илүү гарсан хэсгүүдээ готлынхаа төрөлөө ингэж хийж цэвэрлээд юмд гогцохдохгүй тул за ингээд бэлэн боллоо гэсэн үг. Дараа за одоо та бүхэндээ уулын гүйлтийн гутал болоо одоо өдөр тутмын гутлынхаа үдээсийг яаж үдэх талаар тайлбарлая. За ерөнхийдөө үдэх техник нь бол одоо яг өмнөх үдээстэйгээ ижилхэн. За одоо яг энэ хөлийн ном хэсгийн үдээсүүдийг бол бүгдийг яг сайтар чангалаад за энэ дээрээ одоо үдэхдээ анхаарах зүйл нь болохоор ийм уулын гүйлтийн гутлуудын ийм хилэн ийм зөөлөн байдаг. Яг ийм уулын гутлуудын хилээтэй харьцуулах юм бол энэ хилүүд бол илүү одоо бат бөх одоо хатуу байдаг бол эдгээр хилүүд маань бол ийм зөөлөн байдаг учраас үдэхдээ тэрийг анхаарч яг өөртөө чанга сулын тохируулж үдэхгүй бол чангалчих юм бол яг энэ хөлийн ном дээр дараад ерөнхийдөө хөлийг бол өвдөх гээд байдаг. За тэгэхээр тэрийг та бүхэн өөрсдөө тохируулад за зангилтын хувьд бол яг ижилхэн төрөөнийхтэй ижилхэн эрвээхээ зангилтанд нэг орууллаа. Гарсныгаа дахиад нэг орууллаа.
За ингээд чангалахад энэ дээр бол энэ дээр 1 2 гэдэг юм 2 зангилаа үүссэн байгааг харж байгаа. Энэ дээр 1 2. За тэгээд мэдээж түрүүнийх шигэ илүү гарсан хэсгүүдээ гутлынхаа төрүүлүүн хийгээд цэвэрлээд өгөх хэрэгтэй. За тэгээд ингээд бэлэн болж байна. За тэгэхээр өнөөдөр та бүхэнд одоо уулын гутал болоо одоо бусад гутлуудыг хэрхэн тайлагдахгүй одоо зөв үдэх талаар тайлбар хүргэлээ. Өндөр ууланд одоо ялангуяа бид нар юм хүнд ачаатай явж байхдаа одоо байн тонгоогоод гутлаа үдээд тах нь бол одоо өөрт дараатай байдаг. За мөн одоо олоолаа явж байгаа тохиолдолд одоо цуваагаа заавал зогсоож иж үдэх шаардлагатай учраас бусад мөн одоо юм төвөг чирэгдэл одоо ингэ болж идэг. За магадгүй үдээс тайлагдсан тохиолдолд одоо үдээсэн дээр өөрөө гიშгэж бүдэрч унах, тэнцвэрээ алдаж одоо бэртэл гэмтэл авах одоо ийм эрсдлүүд мөн байдаг учраас та бүхэн саяны заасан үдээсийг бол амьдралдаа хэвшүүлээрэй гэж зөвлөмөр байна. За ингээд өнөөдрийн дугаартаа хамт байсан та бүхэнд баярлалаа. Баяртай.